Урдын дарга гишүүдийнх энэ оройн амралын айлтгая гайл ялган дотрыг чөлөөлөх тухай хууль хүчингү болсон тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд бүрэн дэмжиж байгаа. Их хурлын гишүүдийг би энэ хуулийг дэмжиж өгөөч гэж албан ёсоор хүсэж байна. Монголын төр энэ газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлж газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах, мал аж ахуйн салбараа эрсдлээс хамгаалах тэжээлийн баттай бааз сүртэй болох том зорилтыг дэвшүүлж, атрын 4 аяныг эхлүүлж бараг 100 жил зүтгэсэн. Эннийхээ үр дүнд газар тариалангийн салбараас бид хүн амынхаа хүнсийг бүрэн хангаж чаддаг болсон. Мал аж ахуйн салбарлаа тэр тусмаа эрчимдсэн мал аж ахуйн салбарынхаа тэжээлийн дийлэнхийг эндээсээ бүрэн хангаж чаддаг байсан юм аа. Харамсалтай нь бид хэдэн жилийн их тааламжтай үр дүндээр тулгуурлаад тэгээд дотооддоо тарифын хийгээд тарифын бус зохицуулалтаар зохицуулж болох асуудлыг дотоод зах зээлийн хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, энэ салбарт ажиллагчдынхаа итгэл урам зоригийг өгөх ёстой тарифынхаа хязгаарлалтаар оролцсон нь тун таагүй үр дагаврыг авчрлаа. Энэ хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд бид газар тариалангийн салбарт Дандамаа Улаанбуудайн үйлдвэрлэл дээр тариалалт 2 дахин буурсан байна. Гурилын үйлдвэрлэл бараг 60 орчим хувиар буурах бодит нөхцөлийг бий болгосон байна. Энэ цаашид үргэлжлэх юм бол хэдүүлэн идэх гурилгүй хүнээс удаа гурилаан гуйх болно шүү. Гадаад нөхцөл байдал чинь өдөр өдрөөр таашгүйгээр өөрчлөгдөж байна. Бидэнд будаа аваа, гурил аваа гэд гар сунгудаг улс орн олдохгүй болж мэдхээр байна. Дээр нь ган гачиг гэж нэг айхтар зүйл байна. Тэгэхээр зэрэг бид энэ үндэснийхээ бий болгосон чадамжийг дахид сэргээх, энэ салбарт ажиллагчдыг урам зоригтой үйлдвэрлэлийн эрхлэх боломжийг нь хангаж энэ гайлын албан татварыг чөлөөсөн энэ хуулиан хүчингү болох ёстой. Энэ турга тусгаар улс орн бол үйлдвэрлэгч байх ёстой. Бид үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүгээрээ дамжуулж бид нэмэн өртгөөн бий болгох ёстой. Ажлын байраа бий болгох ёстой. Эдийн засгаа өсгөх ёстой. Төсвөө бүрдүүлэх ёстой. Энэ шаардлагын үүднээс хэдүүлэн энэ хуулийг нэг зориг гаргаж улс үндэстнийхээ эрх ашгийг ёстой нэгд тавьж батлая. Энэ хуулийг дагуулж гарах тогтоолын төсөл нь бэлэн болсон юм билээ. Хэлцэх хэсгийг дэмжсэний ард дээр анхны хэлцүүлгийн үед энэ тогтоолын төслийг холбогдох гишүүд байнгын хороотойгоо ярьж санаачлаад илүү боловсронгуй болгоод одоо батлуулъя. Ингэснээрээ газар тариалангийн үйлдвэрлэл сул хөгжичгөөд байгаа гэдэг юм уу? Өмнөх нийгмийн үед хөрсөн төвшингээс буурчгаад байгаа бүс нутгууд дээр тэр төвшөнд нь хүргэх төрийн тусгайсан зохицуулттай бодлогыг авч хэрэгжүүлье гэдэг ийм саналтай байна. Баярлалаа та бүхэнд.